одоо хуулийн хулгай хийгээ явуулсан юм шиг юм ярих гэж байна. Хөндөгж байгаа заалт чинь шүүхийн тухай хуулийн 47-гийн 6. 47-гийн 6 хоёр өгүүлбэрээс бүрдэж байгаа. Хоёр дахь өгүүлбэр нь зөрчсөн байна гэдэг үг гаргасан. Тэгэхээр 47-гийн 6 өөрөө хөндөгж байгаа заалт. Тэгээ хөндөгж байгаа заалтан дээр нь нэмэлт өөрчлөлт оруулж байгаа. Тэрнээс огт хамааралгүй одоо заалтыг хөндөж оруулж ирээд өөрчлөж байгаа асуудал огт биш гэдгийг одоо та бүхэн хараарай. Тэр сайн зураг гişүн асууж ирсэн. Зохих нэмэлт өөрчлөлтийг гэж байна. Тухайн болон холбогдох бусад хууль гэж шүү. Тухайн хуулинд нь нөгөө талаар ахаад холбогдох хуулинд нь зохих нэмэлт өөрчлөлтийг оруулна гэж шүү. Дэгийн тухай хуулиараа. Тэгээ хуульчлаад өгсөн байна дэгийн тухай хууль. Тэгэхээр бид нэр 47-гийн 6 дотор л ярьж байгаа. 47-гийн 6-гийнхаа нэгдүгээр өгүүлбэрийн төрийн албаны хуультай зөрчилдөж байгаа насны дээд хязгаарыг нь нэг мөсөн энэ нэмэлт өөрчлөлтөөр нь засаад явуулчаа гэдэг ийм л асуудлыг ярьсан. Тэгэхээр 47-гийн 6 чи өөрөө хөндөгдөж байгаа юу гэвэл хөндөгдөж байгаа. Тийм учраас хагас дутуу зүгээр цэцгийн дүгнэлтийг хүлээж аваад тэр хоёр дахь өгүүлбэрийг хасаад оруулаад ирчих. Инхээр цаана бас дутуу хуулийн зөрчил үүсгэр байсан юм аа. Тийм учраас нэг мөсөн энэ хүлээн авсантай холбогдуулаад дүгнэлтийг энэ 47-гийн 6 дээр зөрчилтэй байгаа насны дээд хязгаарт нь оруулаад нэг мөсөн 65 гээд хуульчлаад өгчөө гэдэг ийм л асуудлыг бид нар өнөөдөр оруулж ирсэн юм аа. Тэрнээс огт холбоо хамааралгүй хуулийн заалтууд дээр өөрчлөлт оруулж байгаа асуудал бол байхгүй шүү гэдгийг хэлье.